За энэ дээр бол уг нь юу ячмаар байна. Бид нар энэ байнгын орооноос магадгүй төсөв эдийн засгийн байнгын орооноос хамтарсан ажлын хэсэг гаргаж хэлэлцүүлэг зохион байгуул санал төгөл бэлдэх ийм шаардлагатай болов гэж бодож байна. Тэрнээс ч одоо ингээд зүгээр амаараа энэ гэрээ ашигтай юм аа гэд ингээд суугаад иж болохгүй л дээ. Энд чинь олон монголчуудын за манай томоохон эдийн засгийн салбарын 600 мянган хүний одоо шууд ажил амьдралтай шууд холбоотой хэсэг. Тэр энийг бол ингэж хомго хандж болохгүй л дээ. Тэгээ дараад нь энэ гэрээ ашиггүй бол манайхан сэргэлэн биш байсан юм байна. Ахвалчтай байгаагүй юм байна гэсэн ийм л асуудал ярихаар байна л да. Саул Японы гэрээг бол тэгж дүгнэж штэ. Манайх нь өөрснөө ингэж авахалжгүй юм байна. Манай бизнес нь өөрснөө сэргэлэн биш юм байна гэдэг ийм байдлаар дүгнчих шиг болохын тэгээд би одоо буруу сонсоогүй бол тийм учраас бид нар өмнөх хийсэн гэрээнүүдээ ч бас нэг дүгнээд энэ гэрээг хэрэгжүүлснээр бид нар ер нь яг эдийн засгийн үед үнэхээр ашигтай юм уу ашиггүй юм уу бас харчмаар. Тэрнээс бид нар бол эн чинь Оростой сайн муу харилцаад төрөөс асуудал биш байхгүй. Гол нь бид нар эн чинь амьд үлдэхүүг гэдэг хармаар гэсэн үг. Бид нар манай тэр жижиг дунд үйлдвэрийн салбар, манай хүнсний салбар, манай энэ хөдөө аж ахуйн салбар амьд үлдэхүүг гэдэг л хармаар гэсэн үг. За би нэг санал хэлчих. За тэгээд санал хураалтаа